Таажин дээр сая өстө зад шопинг хийсэн шүү дээ. Камера тарж байгаа өстө сайхан идрээ заяа. Нэр ямар гоё. Яна одоо дэндүү хосуудыг хэрүүлээ дэндүү гүнзгий яаж аваад байдаг вэ? Бод дээр илүү бас гоё харагдаж байна. Оо тийм үү? Оо. За энэ хэсгийн манай эдитер хамгийн их хэсэгт нь ороод байгаа. Хамгийн ихэнд нь тавиад байгаа. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр танаа зочлын нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хийх гээд Солонгосын Кёнгидо Уйжамбу дүрхт ирчээд байна. Энэ Уйжамбу дүрхт бол маш олон монголчууд амьдардаг. Өнөөдөр миний зочлох байгаа айл Пиланд амьдардаг юм байна. Би та бүхэнд тайлбарласан шүү дээ. Солонгост апаты, пила, чүтэг гэж гурван ангилсан байранд амьдардаг. Ерөнхийд нь тэгээд офистел, вонрум гэдэг гушивон гэдэг зөндөө олон төрөл байдаг л да. Тэгээд өнөөдрийн зочлох айл минь Пиланд амьдардаг юм байна. Тэгээд бүгдээрээ дотгошоо ороод яг ямар байранд яаж амьдардیں۔ Тэ хэдэн дөрөвний барьцаатай, сард хэдийг төлдгийн, хөрөгчин дотор нь юу вэ? Орж уудалцгаая. Тэгэхээр Золбоо нь бол хаана амьдардгийг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Офистел гэж солонгосчууд ярьдаг, офистелд амьдардаг. За тэгвэл бүгдээрээ дотгошоо ороод айлынхаа эзэнтэй танилцаад бас гэртээ танилцаад Солонгос улсад юу хийж амьдардгийг байна. Өнөөдрийн зочинтой дотн танилцгаая. Одоо энэ болохоор апарт шүү дээ, апарт харагдаж байна. Тэгээ энэ шавран барилга нь болохоор чүтэй ихгүй юу. Тэгээ шууд энэ хажууд нь энэ пила харагдаж байгаа. Пила, энэ бас пила. Тэгээ тэнцээ апарт харагдаж байна. Тэгээ энэ чүтэйг харагдаж байна. Солонгосчууд иймэрхүү гурван төрлийн байранд амьдардаг гэж ойлгож болох нэ. За би айлдаа өрөдөрлөө. Энэ гадаана хараа ингээд юм захиалчдаг. Тэгээд үүдэнд нь тавиад явчихаар хинч автгүй ингээд үүдэн дээр нь байж идэг. За, айл руу орцгоё. Сайн байна уу? За, сайн байна уу? Сайн явчихлээ. За, хин гэдэг хүмүүс вэ? Өөрсдөө танилцуулаарай үзэгчтэй. Би шууд ингээ үүднээс нь ахуулаад шууд танилцуулаа явчихдаг байхгүй тий. За сайн цаана уу Золбоо ТV үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Гамбат Огтай инх зай гэдэг одоо Солонгост ирээд 6 дахь жилдээ амьдарч байна. Сайн байцгаана уу? Намайг Мөнхбат Огтай мэрэгд гэдэг Солонгост ирээд 2 жил гаруй болж байна. За ингээ хосууд. За үүднээс ахуулах юм бол за манайх одоо ингээд тусгаарлагчтайгаа тэгээ энэ айгу гой таалагдаад байдэ. Яг ингээд тусгаарлцдаг. Тэнгүүтээ эндээ одоо Шимбал зам буюу готлын шүгээтэй. Тэгээд ингээд. Бүгд багтаж гин үү? Тэгээ яг л багтд. Надаас л манай нэзлээ готлээ. Тэгээ тэр нэг хонх байгаа шүү. Тэгээ энэ хонхыг ингээ манай ихч өгсөн. Ингээд аз дууд. Муу юм дөгөө нэг тогшингуут муу юм алга болдог. Тийм л. Тэгээ тэнд нэг камер байгаа шүү бас нөөд. Энэ нөгөө нэг манайх интернетээ болоход манайд камер өгөөд тэгээ нэг зүг үүдэндээ яц. Харин би сая хаалга шинэ тогшсон камер ухаан гайхсан. Уул нэг камер өгдөө штэ айлууд. Тийм сүүлийн цаанаас камер суулгах штеп болов уу шүү. Энэ болохоор бид хоёр өөртөө яасан камер. Нөө тэгвэний хүмүүс нөө юмыг хамаагүй ингээ шидээд тэгээд асуудал үүсдэг. Зарим ингээ хараад ирчтэй штэ. Тэрнээс хамгаалах гэж юм камер их. Тэгвэл өөр янз бүрийн өөр янз бүрийн байна. Яг Солонгост толгой хийм ш. За тэгээд энэ болохоор ингээд манай ээж нөгөө гандаа ороод тэгээ ингээд үүдэндээ наачих юм бол муу юмнаас хамгаалдаг гэд. Тэгээ ингээд наацсан байгаа. За ийш орох юм бол бит хоёр онцлохны өрөө. За тэгээ ийшээгээ орох юм бол бит хоёр хичээлийн өрөө байгаа. Оо энэ ч бас жижиг өрөө. Жижиг өрөө. Ваа ясгүй. Одоо ингээ манай найзлын өөрөн гэсэн нэг булан. Миний булан. Хувийн цагаа өнгөрүүлдэг гэсэн. Эндээ номын сантай. Тийм, номын сантай. Ямар их ном бэ? Харин би өстө бүгдийг дандаа л уншаал хийж байгаа. Манай найзлын хвчлээ уншд юм дөө би яах вэ хаяал. Бит хоёроо ороогоо тэгээд би баг 90% манай найзлаа нэг 10% нэг унтдаг. За тэгээ манай гэр бүлийн зураг байгаа. Аав ээж бид гурав. Би нөгөө айлын ганц. Тэгээ манай аав ер нь бол намайг жоохон байхад өөдөлцөн. Тэгээд энийг одоо нөгөө AI-аар ингээд гоё хэлсэн байгаа. AI-аар хэлсэн зүрх. Тийм. Тэгээд энэ өрөө ингээд тусаа. Энэ нөгөө зүуд манагч. Зүуд манагчаа. Тий. Өөрөө ер нь бас айгүй шашин. Амар шашинлэг. Айгүй шашин. За тэгээ энэ болохоор хувцсны өрөө. Тэгээ бит хоёрын гавьяа шагналаа да. Ваа, тэмцээнд ороод авсан цомнууд нь. Тий. Ваа, ямар мундаг бэ. Хоёулаа фитнесээр хичээлдэг. Тий. Би болохоор нийт 3 тэмцээнд орсон. За тэгээ Солонгост 2 тэмцээнд, тэгээ сая 9 сард Монголд 1 тэмцээнд ороод энэ медалийг авчирсан байгаа. Энэ 2 медаль.
За тэгээд манай найзлаа болохоор нэг тэмцээнд орсон. Тэгээ одоо хавар дахиад нэг том тэмцээнд орохоор бэлдээ яж байгаа. Монголчууд нь тэмцээн юм уу? Үгүй солонгос. Энэ дандаа солонгосчуудын дунд болдог тэмцээн. Тийм. Гадаад хүмүүс бас оролцож болдог. Тий. Өөх солонгосчууд ороод ийм медаль авч байгаа бол аим мундаг шүү дээ. Тийм. За. Тэгээд энд ингээд жимний цагрын цүнх. Хоёрын нөгөө жимдээ үрж явдаг цүнх. Энэ ямар айтайхан зүйл вэ? Тий. Энэ ямар гоё цүнх байгаа? Тийм байна. Бүх юм багтчихсан. Бүх юм багтчих. Чимдан шиг. Тэр хаанаас авсан зүнх вэ? Энэ 150,000 вон авчихсан. Нөгөө камер мамер хийгээ аваад явах сайн. Тий, яг танд бол гоё тохиромжтой юм. Тий. За би нэг аваад. Бамбар шүү. Тий. За. За тэгээд ингээд манай найзлуугийн гоо сайхны хэсэг нь. Гоо сайхны хэсэг нь. Тэгээд гэнтэл тэгээд манай найзлуугийн хувцсны хэсэг. Тэгэхээр та хоёулаа амьдэрдэг гэхээр айгүй минималист амьдэрдэг. Тийм, хувцас гэр нь авдаггүй худалдаж. Нэг хувцас авдаг юм дөө. Залуу хүн биеэр гоё. Тэгэл гадуур хувцснууд ингээд тэгээд нөгөө өмсгөө хувцснуудаа ингээ 3 чимдаандаа игээд энэ доогоор хийчихсэн ба. Энэ хувцснуудаа нэр далд хийцэн байгаа юм уу? Яг энэ юм уу шүү дээ. Ингээд л одоо энд бол нэг 100-ны нөгөө хувцснууд л. Ямар цөөхөн хувцтай юм те. Тийм үү? Амар их хувцтай юм шиг нөө. Цөөхөн цайны хувцсны л минийхээс бага шүү дээ. Тийм ба. Өө тийм үү? Тэгт чи хувцас сууд. Таачин дээр сая өстө зад шопинг хийсэн шүү дээ. Бараг өстө Nike-г нүүлгэж идэрсэн шүү дээ. Нэг өмднөөсөө 2 авсан шүү дээ. Чимээ гаваад юм шиг тэ. За тэгээд чиний юм гоё угаал юм шиг юм байна. Тий. Хөөрхөн байрна тий. Бүх юм айгуу. Бид хоёрт бол яг болсон. Хоёрын гоо сайхны юм ч гэсэндээ дундаа. Манай найзлуу миний юмнаас л хэрэглэжтэй. Тэгэл болоо. За тэгээ энэ доороо ингээ хоёр шургуулга энэ тэгээд жижиг сажиг юмнуудаа игээл энэ нөгөө тэмцээний номеруудаа ингээ хадгалчихсан байгаа. За энд ингээ хэрэглэхгүй цэнэглэгч минэглэгч иймэрхүү юмнууд. За энэ өрөөнөөс гараад ингээ галгооны хэсэг маань байгаа. За би ерөнхийдөө бол ийм нөгөө цагаан өнгийн ийм галгоон амар туртай. Тэгээд яг байрны манай галгооны хэсэг надад хамгийн их таалагддаг. Ер нь би ч галгоонд хамгийн их цагийг өнгөрөөдөг болохоор за доторчлын үнцгийн бол амтлагч тиймэрхүү юмнууд маань байгаа. За энэ болохоор бит хоёрын фитнесний нэмэлт одоо уудаг юмнууд тэгээ витамин чаа нэг тиймэрхүү юмнууд байгаа. За хөрөгч онгоолхон бол за энэ дэр болохоор ингээ бит хоёр юмнуудаа ер нь төлөвлөө биччихтэй ингээд. Оох яа мундаг. Аль энийг нэг танилцуулаач юу төлөвлөсөн. За энийг ч манай найзлал өчтөр уржигдэр лчигтийн юм бичээдсэн. Нөгөө 7 хоногийн урд үеийн юмнуудаа биччихдэг байхгүй. Энэ ингээл миний ерөөхдөө бол нөгөө нэг 2025 оноос 30 он хүртэл яг хийх зүйлүүдээ ингээд бичээ тавьсан байгаа юм. Өглөө болохоо өөртөө сануулж байгаа. Тэгээд энэ бол дандаа миний өдөр болгон хийдэг зүйлүүдээ ингээд бичээ тавьсан байдаг. Өглөө ажилдаа явна, тэгээд фитнестэй явна, тэгээд нөгөө мэрэгжлийнхаа юмнуудыг хийн гэдэг иймэрхүү юмдаа бичээд. Энэ бол би нөгөө ИСА хийдэг байхгүй. Тэгээд ингээд тэмдэглээ тавьчихсан. Тийм. Ажилдаа өдрөө бичээ тавьчихсан. За тэгээд хөргөчөө танилцуулах юм бол фитнесээр хичээлдэг хүмүүс тэр яг мэдсэн. Нэг өндөг. Өндгөр бол зөвхөн бөмбөгддөг бахаа. Тий. Тэгээ манай хөргөчөнд яг байнгын байдаг юм бол өндөг байна. Тэгээд грек йогурт байдаг. Ер нь тасардаг юм нөө. Тэгээ ногоонууд. Харин тийм фитнес хичээлдэг хүмүүс ер нь бол өндөг ногоо аягүй фитнес. Тийм өндөг ногоо. Тэгээ ер нь газтай ундаа уудаггүй болохоор газтай ус суучдаг. Монгол боорцог харагдчихэв. Энэ нөгөө бүхэл өрийн боорцог манай доод айлт Монголоос хүрээд тэгээд хоёр тийм бүхэл өрийн боорцог бэлгэлсэн. Доош Монгол амьд тийм үү? Манай ах их Монгол байгаа. Тэрний доотлогдсон Монгол. Энэ байр тэр сэрээр монголчуудын байрлсан. Яг ер нь бол ингээд 4 давхарт 3 давхарт 2 давхарт гэх ингээд монголчууд байдаг. Нэг айл. Тэгээ нэг айл гэдэг. 3 айлтай гэсэн. 3 монгол. За тэгээ энэ болохоор хөлдөөгчний хэсэг. За энэ болохоор ингээд хөлдөөс нь ногоо. Тэгээ блүүбери. Тэгээ энэ болохоор нөгөө грек йогурт блүүбери хоёрыг миксертэй ингээд зарим гэдмээр санагц үед ингээд ичдэг. Нэг ягаан бус харагдаж байна. Энийг нэрээ танд нөгөө жигэнжихгүй тэгээ өглөө хийгээд хөлдөөчихсэн тий. Тэгээ нөгөө гурил нь нөх хөрөн манжангийн юугаар зураад гисэн. Тэгээ ягаангүйт. Би анх удаа юм ягаан бус харсан. Яг ногоо ихж жагаад болоод ягаан болгоцсон. Тийм үү. Энэ дахианы сешнүүдийг бол ингээд тэгээ өдөр-өдрөөхөр. Тэгээ хаяад өгөх юм байна. 7 хоногт 3-аас 4 удаа явдаг. Тэгээ яг тэмцээний бэлтгэлтэй үед бол 5-аас 6 өдөр явдаг. Нэг өдөр намраад. За энэ надад гоё салаад хэлсэн юм. Тийм тань бэлдсэн. Камера дээр зөөстэй сайхан идрээ заяа. Энэ массажны санал уу?
Массажнах шиг гэхдээ нөх хөл амрагчтай. Тэр дээшлүүлээ тий. Дээшээгээ болчтой. Дээшээгээ. Тийм хэсэг ингээд хөрхөө. Тэгээ ярилцахтаа нэг тийм цаа. тэгэл туулж ярина шүү дээ. Тий. Ийшээ юунда пиранда. Манай пиранда айгуу том. Гэтэ гол нь нөгөө нэг харагдах орсон нэг тийм гоё урьдчилгааны пиранда дээр гард юм дөө. Гоё юм биш үү? Зундаа. Тий, зундаа болгоо. Бараг балконоор гараа машаараа идчихээр. Балконоор тэгээ цэвэрлэх болсон байх шүү. Тийм ээ. За мэрэгдээ. Ваа. За тэгээ ариун цэврөөрөө. Тэгээ Солонгост чи юу нь бол Монголоос үзэж байгаа хүн байх юм бол усанд ордог хэсэг тэгээ 0.2 нь хамт идэг. Тэгээ манайхан яг түүний адил. Цаана дүүшин. Тийм дүүшин. 0 0 нь угаалтаа өрнө. Тэгээд энэ болохоор жижиг сажиг юмнуудаа хийчдэг. Ингээд нойлын цаас мас нүрийн юмнуудаа хийчдэг. Энэ байртаа айгу баригдаад удаагүй байна. Тийм баригдаад удаагүй. 2 жил болж байгаа. 3 жил. 3 жил болох жил болох Тэгээ 3 жил болох байгаа хаа. Манайх юм ингээл л. За. Манай байр нь барьцаа 10 сая. Тэгээд вөлсөө буюу сарын төлбөр нь 550. Коллеби тэгээ нийлээд 550 гэх юм. Тэгээд тогга за хэрэглэснээрээ тусдаад. Тэр чинь өмнө Сөүлд байхдаа бас нэлээд үнэтэй 850-ыг төлдөг байсан. Нааша нүгээд жоохон Сөүлөөсөө холдонгол үнэн жоохон буураад эхэлсэн шүү дээ. Одоо ч тэгээ ер нь бол яг Сөүлд иймэрхүү одоо манайхрахуу байрчин бас арай үнэтэй идэв шүү дээ. Барьцаан жүндүр, сарын төлбөр жүндүр. Тэгээ бит хоёр яг ерөөхдөө би сургуулаа төгсчихсөн болохоор хотын захруугаа байсандаа ч хоёлаа явах тэгээ. Угаасаа манай найзлуугийн сургууль нь манайхтай ойрхон байдаг байхгүй юу? Тэгээд энэ хавьдаа ажиллаад ингээд амьдарч байгаа. Энэ хавьдаач фитнестэй яваад. 10 сая 550. манай байрнаас амтгаа юм биш. Тийм байгаад. Манайх чинь 30 сая бичээд 650. Тэгээд Коллибид таа гэж 780. Таг одоо удахгүй нүг цагсан тий. Би нүгэл. Би та баг хаваа мэдээд байгаа шүү. Харин ч сонгоцсон. Оо тийм үү. Танай тийш монголчууд ихтэй юу? Монголчууд ихтэй гүрээ. Гүрэг чи ихтэй тий. Тэр нь бас байр сүүлийн айгу үнэтэй болсон. Манай хоёр бол стогоо амьдрт юм байна. Та бүхэндээ ерөнхийд нь ойлгоцсон биз дээ. Үүдээр нь орж ирлээ. Энд чинь унтлахын өрөө цаана найз залуугийн PC тоглолтын өрөөл юм шиг байгаа юм да. Ажлын өрөө юу яг? Ажлын өрөө тий. PC тоглолтгүй юу? Тоглолтгүй. Оо, ямар мундаг юм бэ. За, найз хүн шууд өмөрч тоглолтгүй шүү дээ тэндээс. За, энэ ч ийм өөрхөн хувцсны өрөөтэй, толтой. Хай влог энэ угаалгын машин гадаа тий. Манай хоёр одоо надад гоё хоол хийж өгнө, бууз хийж өгнө. Ягаан бууз. Амьдралдаа анх удаа ягаан бууз идэж үзэж байна. За тэгээд энэ юм гоё зочны өрөөтэй. Манай хоёр надад ийм гоё салаад бэлдсэн байна. Ямар гоё юм бэ? Стах баярлаа. Энд гэхдээ яаж ийм ягаан өнгөтэй бууз? Нөгөө гурлаа. Зурхтаа нөгөө усын хүрэн бенжинтэй миксердэл тэгээд Ногоон өнгөтэй болохыг үл бууцаатай миксер тэгэлэх. Хосуудынхаа хийсэн буузыг нэгдэж үзлээ. Тэгээд амт нь бол гоё байна. Гэхдээ фитнесээр хичээлдэг залуучууд болохоор давс аягүй багт тийм. Нэрээ тийш үү тий. Та хоёр өөртөө бол мэдэхгүй болсон байна. Түүнээс яг нэг над шиг одоо зөв жирийн хоол хамаагүй замбраагүй идэж байгаа хүний хувьд болохоор аягүй давслаг мэдчихэж байгаа шүү дээ. Аягүй хэлтэй амттай. Яг үнэ. Гоё юм гэхдээ аягүй гоё. Баг насанд аягүй хнөө өлссөн болохоор нөө хөлн зам баг хүүхдлээ ярьдаг юм шиг. Энэ ингээд хоол байгааг харсаар за зэнийг идсний дараа дахиад хоол байгаа болоо. Тэ нэрээ тэгдэж штэ тий. Ой. Яа яг өндөр гоо байна шүү. Юуны слайд. Үнэний шараа. Өндөр тонаас. Гоё ялана. Стор амттай. Гурил нь аягүй гоё юм зөөл хин тийм махан ч гэсэн. Нэр ямар гоё амттай юм бэ? Чимгэлтэн жоо царай муутай юм тийм. Нэг бууз чим амар хэцүү. Би өстө яг яаж гоё чимхийгээд юус чаддгүй. Нэг гоё чимхдэг хүмүүс байдаг те. Тийм. Хулган бууз хамгийн амархан шүү дээ чимхэхэд. Хонин бууз. Гэтэ хулган гэлээд шүү дээ. Амт нь болчихтой гоё наа. Би эрэхтэй ямар хоол идэхгүй таа гэхээр нь хоол мол яах юм бэ гэсэн чинь амар идэхгүй юм шиг гэсэн амар идэв. Энэ нэг шиг буузалчихээд аюу хэцүү те. Хин нь авах болоо гэж. Тийч. Яг нэг пиццаны нэг үлдэх хийсэн бас. Яг нэг үлдчих аюу хэцүү байхгүй. Хин нэгдэх болоо гэж авах хэцүү байх хэцүү. Дайгаад байдаг. Юу ч нэг байгаа. Болцсон шүү зөндөө идчихлээс гоё цаадлаа. Салаатнасаа сайжрмаа. Гоё амттай. За тэгэхээр үзэгчтэй хосуудтайгаа яг одоо бүр дотн танилцах гад
сууж байна. Дотн танилцсан гэдэг үг жоох эвгүй үг юм уу? Бид өнөө бүр илүү дэлгэрэнгүй танилцсан гад сууж байна. Тэгээд хосууд маань надад аягүй гоё хоол бэлдэж тавьсан байна. Тэгээ гоё бууз нь бол үнэхээр гоё амттай байсан шүү. Тэгээ салаад нь ч гэсэн аягүй гоё амттай байлаа. Тэгээ явхаас өмнө тэр гоё жимсний салаатны тий иднэ. Тэгээд ийм мундаг хөөрхөн хосуудтай ирээд гэртээ танилцлаа. Одоо бүгдээрээ сайхан хосуудынхаа бүр амьдрал руу гүн гүнзгий явж орцгоё. Гүн гүнзгий явж орцгоё. Дари тайм. Гэтэ би сая хоолоо идэж байхдаа угаасаа хэлсэн л дээ. Монголчууд хосуудын блог аягүй сонирхож үздэг, ерөөдөг, аягүй дэмждэг. Гэтэ нэг асуудал нь юу гэхээр салчлахгүй. Салцахаар аягүй хэцээд байхгүй. Тэр зовлон тойрч дайрч гарсан туулж үзсэн хүний хувьд хэлэхэд бол тийм. Тэгээд зүгээр үстэй. Зүгээр үстэй хасаа. Хүний амьдралаа салахгүй үстэй гэж. Одоо яг амлалтаа гэж байгаа юм шиг л тэгээд. За монголчууд минь. Гэтэ ер нь бол яг таяг анзаараад харахад штэ. Бүр үнэхээр тийм гоё мэдрэмж төрж байна. Одоо юу юм бэ? Яг гоё нэг таарцсан хосууд гэж яддаг шнэ харахаар. Тэгж мэдрэгдэж байна. Гэтэ яг таярын цаана юу болж байгаа гэж би яаж мэдвэ те. Одоо бүр нэг өөр яриад эхэллээ шүү. Таяр яаж танилцсан түүхээ ярихаас өмнө эхлээд үзэгчтэй нэг өөрсдөө яг хувь хүн талаас нь гоё дотн танилцуулчихгүй те. Яг юу гэдэг хин гэдэг залуучуудаа хэдэн настай вэ те. За сайн байцгаана уу? За мөнхөд тавхтаа мэрэгд би Увсад 10 жилээ төгсөөд хотод хөдөө аж ахуй төгсөөд 1 жил ажиллаад тэгээд одоо Солонгос магистр хамгаалж байгаа оюутан байна. Одоо энд болохоор бүтцийн инженер гээд зураг төслийн барилгын зураг төслийн чиглэлээр магистр хамгаалж байгаа. Одоо энэ 5 сарын сүүлд төгснөө. Тэгээд төгсчөөд боломж олдвол энэ ч 1 жил мэрэгчлэрээ ажиллаад Монгол руу явъя гэсэн бодолтой байгаа. Монголдо очиод яг мэрэгчлэрээ ажиллана гэсэн тийм бодолтой. Хэдтэй та 2001 оных 2001 он 2001 оных чи хэдтэй гэсэн үг лээ 24-т 24-т зүг жил орж гин үү жил орж гин үү найзлаа гэж гин үү хоёрыг хоёр ч зоохгүй гацсан юм уу 2001 юм уу вау ямар гоё юм адилхан байгаа тийм ээ могошилт юм уу могошилт юм уу би могошилт нээр дургүй за жилтэй лээ дахиад би дахиад хуулаа чимшиг луу чимшиг цагаан сар үеэр төрсэн. Аюу хэцүү. Уг 88 он төрсэн хүмүүс чинь луучилтай байхгүй юу? Тэгсэн нэг цагаан сар болохоос өмнө төрсөн гээд. Тэгээд нэг туулаа бөхстөө луу толгойтой. гэж ярих хэрэгтэй байхгүй би. Тийм. Бас гоё тайл. Туулаа бөхстөө луу толгойтой. За заяа өөргээд. За Сэмэт хаан намайг Гамбат өгтэй их заяа гэдэг. За одоо Солонгос дээрээ 6 дахь жилдээ болох гэж байна. За Монголд 10 жилээ төгсөөд Улаанбаатар хотод 10 жилээ төгсөөд наашаа шууд ирсэн байгаа. Тэгээ ер нь бол яг 18 нас хүрэхээс 3 хоногийн өмнө Солонгост ирсэн байгаа. Батлан дагчтайгаа бакалаврын зэрэгээ сая хавар төгссөн. Тэгээ одоо ажил хайх визэн дээрээ байгаа. Удахгүй магистр хамгаалах бодолтой байгаа. Хууль эрх зүйн яг нөгөө миний хүсэжсэн мэргэжил биш байсан байхгүй. Тэгээ одоо яг магистрыг өөрөө хүсэжсэн чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа. Одоо болохоор би фитнесээр хичээлээд 2 жил гарсан болж байгаа. Тэгээд яг энэ чиглэлээрээ суралцах гад мэргэшгээд явж байгаа. Хууль эрх зүйгээр бакалавра төгссөн юм уу? Солонгос хууль эрх зүйгээр сургууль төгсөн гэдэг нэлээд чангатай. Өдөр шөнөгүй хичээл хийж төгсөн гэдэг. Ер нь хуулийн мэдлэг бол unbelievable гайхалтай юу? Unbelievable биш. За unbelievable биш юм шиг. Тэгээ хуульч гэдэг ер нь айгүй чанга мэргэжтэй. Тийм ер нь чанга. Солонгосчууд нь өөрсдөө хоорондоо амар өрсөлдөөнтэй байдаг. Тийм энэ чиглэлээр явна гэх юм бол ерөөсөө л зүгээр номыг тэр чигээр нь бүгдийг яг дүрм журамтай. Тэгээд хуулийн дагуу бүгдийг чэйжлэх хэрэгтэй юм лээ. Ийм зузаан номыг чэйжлэх. Амар зузаан байдаг. Тэр бүгдийг одоо чэйжлэх хэрч ёо би бол зүгээр шууд no тэр айгуу гоё ч мэрэгч сонгосон. Гэтэ яагаад миний дуртай мэрэгч биш гэж хэлсэн юм бол гэр бүлийнхаа ер нь жоохон шахалтаар тийм мэрэгч сонгосон юм уу? Би болохоор ер нь 10 жилээс байхасаа нөгөө тийм дипломат мэрэгчлэр сурахыг хүсдэгс аахгүй олон улсын харилцаагаар сурах гэж боддог байсан. Тэгээд яг энд ирээд хэлний бэлтгэлээсээ топ гоноогоо авчаа тэгээд сургуульд орох гээд олон улсын харилцаагаар суралцах гэсэн чинь нөгөө яг топ гоноос гадна TOEFL-ийн оноо шаарддаг. Тэгээд хойд цаг хугацаанд тулцсан тэгээд надад TOEFL-ийн оноо байхгүй гэж таараа тэгээд ерөөхдөө
сонголтгүйгээр тэг сонгот. Монголчууд маань хөвчлэн нөгөө бизнесийн удирдлага ч юм уу аялал жуулчлалаар айгүйх суралцдаг шүү дээ. Тэгээ би за энэ яг зах зээл дээр гарвал нэлээ өрсөлдөөнтэй болох юм байна да. Манай үеийнхээ энэгээр айгүйх суралцж байгаа юм чинь би арай өөр чиглэлээр сурсан дээр юм байна гэж бодоод хууль эрх зүйн сонгосон. Тэгээ цаашдаа Солонгост ажиллаж амьдраа явбал яг энэ чиглэлээр одоо монголчуудаа туслах, хуулийн хэрэгцээгээр туслах тийм хүн болохыг бодсон байхгүй тухайд бол тэгээ яг суралцаа явж байгаа үед яг за энэ яг миний хийх юм бол биш юм байна да гэж ойлгоод тэгээ за магистртаа яг л ямар ч тач энийг ингээ хайхгүйгээр сураа төгсчий тэгээд магистртаа яг өөрийнхөө туртай ямар сураа явъя да гэж бодсон. Зөв. Үзэгчдтэй нэрээ хэлэхэд Заяа маань YouTube сувгталдаг. Тэгээд та бүхэн Заяагийн бас YouTube сувгаар нь зочилж ороод бас дэмжээ subscribe дараад өгөөрэй. YouTube сувгаа хөтлөөд ер нь бас хөөрхөн удаж байгаа тийм. Өмнө нь болохоор би YouTube бичлэгээ хийхдээ ингээ дандаа private болгочдөг гэсэхгүй зөвхөн ингээ гэрийнхэн логоо линк нь явуулаад намайг үзээрэй гэж тэгдэг байж байгаа нөгөө нэг анх амир ичээ санаад байгаа. Тэгээд дараа нь за юу ер нь юунаас нэгштэй ингээл зүгээр public болгоод тэгээд 3 жилийн өмнөөс юм уу хийж эхэлчихсэн. Тийм. Би бас яг нэг ийм Солонгос юм YouTube суугталдаг хүүхдүүдийг би бүгдийг анзаараа хараад явдаг хгүй. Тэгээд өөрөө ч бас суугийг үзчихсэн. Тийм. Ямар ч үзэгчид та бүхэн маань Заяаг минь YouTube сувг channel руу ороод гой сонирхоод дэмжээд өгөрөө цаашд бас идэвхтэй бичлэгээ хийнэ гэж байгаа болохоор тийм. Тэгээ Заяа одоо тэгвэл магистра ямар мэргэжтэй юм сурах гэж бодлоо. Би болохоор магистра яг хувийн дасгалжуулалт, бие хөгжүүлэлт тэр чиглэлээр суралцъя гэж бодож байгаа юм. Фитнесийн багш. Тийм, фитнесийн багш. Зөв. Чиний бакалавраас чинь бүр ингээд тис ондоо мэрж солигдчихж байгаа юм шүү дээ. Бакалавр сурсан 4 жилийн хугацаагаа хайрын хугацаа гэж бодож байна уу? Яг энэ 4 жилийн хугацаанд бас нэг өөрийнхөө хийх дуртай зүйлийг олж исэн цаг хугацаа болохоор манай найз ирчихлээ. Надтай бэлтгэлээ хамт хийх гэж ирчихсэн. Би хаалгаад хэлчихсэн. Тийм оруулаа суугаад. Нэвтрүүлс оролцмаар байвал оролцож болно шүү дээ. Ийм зогсооч. Яг энэ цаг хугацаа болохоор яг миний хувьд амар үнцэнтэй 4 жил болохоор яг энэ чиглэлээр сурч төгсөнд бол харамсдаг. Хосуудынхаа яг яаж танилцсан түүхийг сонсомоор байна л да тийм. Тэгээд та юу нөхөд тэр удаж байгаа лээ. Би хоёр одоо жил хагас. 2 жил арай хүрээ. Бас өөрхөн удацсан юм биш үү тийм. Зөв. Яаж танилцчихсан бэ? Чирх. За би яриад. Ингэжсэн баггүй юу? Хамгийн анх харж байсан нас нь эхлэе. За. Манай найз залууч нөгөө Монголын оюутан залуучуудын холбоо тухайд байсан. Нөгөө нэг тэрний тэргүүнээр нь ажилладаг гэсэн байхгүй юу? Тэгээд Facebook-оор хийжсэн чинь яг тэр холбоо харагдаад тэнгүүтээ тэргүүн гингүүтээ нэг юм ногоон бодолхтой залуу байсан байхгүй. Тэгээ нөгөө нэг ногоон өчиг хүний ингээд толгоонд амар нүдэнд ингээд амар тусдаг штэ. Тэгээл ингээд харчаад тэгдэг байхгүй ногоон өчиг. Зүгээр ногоон өдөртэй юм шиг зүгээр. Тийм болов уу. Ямар ч тааш ногоон гайр нүдэн тусаад тэгээд хэр баг мөн чинь нэг амар ногоон бодолк өмсдөг шүү дээ. Та юу ногоон бодолк өмсдөг? Над ногоон хувцсандөө байгаа. За. Ямар ч зэнэ сон. Өөрийнхөө бүр ногоон хувцастаа баярлчлаа. Тийм үү. Ногоон хувцсны сонголцсон. Амар нүдэн тусдаг аахгүй. Тэгээд би ингээ харсан амар нүдэн тулаа харагдал ямар хөргөн нүдэн тулаахан хөвөө гэж харчаал тэгээд байжсэн. Тэгжсэн чинь нэг удалгүй хэд хоногийн дараа нь манай найз сторийн дээрээс энэд нөгөө нэг ууланд гарын тийм юу аян хийгээд тэгээ ингээд хүүхдүүдэр ингээд ууланд гарцаасаа аахгүй. Тэрнийхэн сторийг харсан чинь яг тагилцсан манай найз лөө. Энэ нөхөр явж байна. Тэнгүүд нь за Instagram нь ингээл ороод харсан чинь яг нөгөө бас фитнес хийдэг. Тэгээд фитнес хийдэг мэн хичээл яг нэг зургийн дээр нь лайк дарчих гарцсан. Өдчихэд гараа. Тэг өдөж байгаас ийм хүн байдэн шүү гэж нэг ойлгох. Тэгсэн чинь намайг шууд удалгүй фоллоу хийчихсэн. Инстаграм юм. Тийм Тэнгүүд Инстаграм. Тэгээд намайг өргөжлүүлээд follow back хийгээд над руу бичих ах гэж би бодчихсон гайвар өртөд хэлтэй. Тэгсэн чинь над руу юусе бичихгүй. Тэгэл би за ямар тач фитнесээр хичээлдэг ер нь эрүүл амьдралын хэм маягтай хүүхдэм чинь би ч гэсэндээ яг энэ амьдралын хэм маягаа илүүсээ сторинда харуулад өгье л доо гэж бодоод амар ингээл дасгалаа хийж байгаагаар сторидаал эрүүл хоолныхаа зургийг сторидаал ингээл тэнгүүд нэг ихэнтэй тоохгүй байжснаа сүүл рүү ингээ лайклаа гэж байна миний сторийн дээр зүрх дараад. За. Тэгхүүд нь за ямар ч тааш наа харчлаа байна гэж бодчихвол bijсэн чинь эднийх нөгөө нэг бас нэг аян хийгээд нөгөө хангааны хэрэг дээр гүцгээгээд. За. Тэгээ тэрнийх нь би нөгөө постэр зургийг шеэрлэхсэн байхгүй сторил байгаа. Тэгсэн чинь тэрэнд ор хэлийг бахны шеэрлсэн юм. Тэг хэлийг бахны шеэрлсэн. Тэгсэн чинь баярлаа гэд орчихсон. Тэгэхгүй би зүгээр би завтайсан бол очмаар л байлаа гэж тэгсэн чинь наа син дээр очсон. Тэ найс синт тэ.
Тэнгүүд нөгөө энэ одоо ямар сайн залуу болохгүй юу гэж дотроо бодчихвол байжсэн чинь Солонгосын соёлыг Монгол соёлтой ингээд одоо танилцуулсан тийм өдрлөг болох гээд тэгээд тэнцээ ингээд нөгөө сайн дураараа оролцсон сайн дурын оноо өгнө гэдэг чигээс аахгүй. Тэгээд тэнд нь одоо нөгөө Монгол дээлийн өмсөд ингээд нөгөө нэг солонгосчуудад харуулах модель маягаар оролцох тийм ивентэд нь би оролцсон. Яг тэр холбоон дээр энэ нөгөө угаасаа холбооных нь тэргэн болохоор ирсэн байгаа шүү дээ. Тэгээ ирцээс аахгүй. Тэгээ би яг хамгийн анх араас нь харчаад амар гоё бит харагдаа. Яг нөгөө нэг юм мак өмсдөөсэй. Тэгсэн чинь яг нөгөө гарынх нь 2 талаа 3 талаа энэ төр бүр амар гоё харагдаад. Тэгээд ямар гоё битээ бор залуу яа. Угаас ингээд би амар яг юм жигэд бор. Тэг бор гэдэг нь бол энэ чээс айгүй татаа. Хоёр шар нь яаж сонсож бор гэдэг. Цагаан шар бор гэдэг нь айгүй татаа. Ер нь айлын том нь айлын бор нь. Тэгсэн чинь намайг ингээд тайлт харангуудаа бүр хизээний намайг таньдаг юм шиг хүү чи энд ирсэн байгаа мó гэж амар тэгдэг байхгүй. Тэгээ би чи амар хичээл тийм ирсэн гэлээ. Тэгэл байжсэн чинь нөгөө яг ингээ хостел бит хоёр ингээ санамсаргүй болохоор хостел өмсч алхах болоод Тэгтээ цаанаас аягүй сайн тий. Цаанаас Уулын заяатай нөгөө хамт залхах нэг модель залуу байсан аахгүй. Нөгөө залуу нь ирээгүй. Тэгээд нөгөө нэг заяатай хамт өмсөх залуу байхгүй болчоод намайг нөгөө дээл хийдэг их. За чи гараад өмсчих гэл хөнгөө болчлаа гэд. Тэг өмсөж заяатай хамт модель. Тэгээд согтолцож гараал. Яг тэгээд гэртээ хараа байжсэн чинь шууд өнөөдөр хөөрхөн байсан шиг шиг чадж хараад ирсэн шүү. Чиний яг тэр одоо сошиалаар харж исэн залуу яг бодитоор харсан залуу хэр төстэй байсан бэ? Ер нь адилхан. Яг адилхан. Яг адилхан. Бараг илүү гоё байсан. Илүү гоё байсан тийм илүү болсон. Ер нь Instagram дээр айгүй цөөхөн зурагтайсан хойд. Тэгээд тэр зургууд нь 2-3 жилийн өмнөх зурагчлаа. Тэгээд яг бодитоор харуул илүү гоё байсан. Тэгээд гол нь би ч бас айгүй өөрөө өндөр хүн. Тэгээд надаас өндөр байсан болохоор тэрнээс айгүй доотлол байсан. За одоо тэгвэл эмэгтэйгийнх нь өнцгийг бүгдээрээ сонслоо тий. Одоо тэгвэл эрэгтэйгийнх нь өнцгөөс нь бас яг ямар ихлэл үүссэн бэ? Яг яасан бэ сонсож л та. Би яг заяад ингээд өдөөгдөд явцсан. Яг саяад хэлсэнчлэн. Тийм үү? Яг ингээд намайг анх миний сториг үзээд тэгээд нэг ийм охин байт юм байна да гэхлээр мэдээ авчиж байгаа. Тэгээ одоочгүй яжсэн чи баах нөгөө хоолныхоо эрүүл хоол дасгал хийж байгаа ч юм уу. Тимнүүдэ байн хийгээд бас дасгал хийдэг охин бай. Таагтах нь таарсан биш үү? Тэгээд яг хамт уулзаж нөгөө модель хийж тараад тэгээд бүр илүү их таалагтаад яг чадчихсан тий. Тэгэл өстой жанжам болсон да. Тэгэл жанжам болвол кино үзэж эхлэв. Кино үзэж эхлэв, кофе шоп ороод гадар хамт алхаал тэгэл бит хоёрын болоо чинь нэг хөрхөн. Заяа ер нь яг ямар төлрийн залуу сонирхдаг юм бэ? Чиний яг за би нэг ийм залуутай л найз залуутай болохын сон гэж боддог байсан нэг залуу гэж байгаа шүү дээ. Одоо үргэлж байгаа энэ залуу чинь ер нь хэр тэр залуугаас ч зөрчилдөж байна. Ирэхээс өмнө илүү романтик юм ингэж дотор төсөөлж боддог гэсэн байхгүй юу? Ингээ намайг уурлангуудаа ингэ цэцэг барьж ирдэг ч юм уу те. Яг нэг тийм төсөөллөөс бол жоохон гадар. Жоохон нэг драма үздэг. Тэрнээс нь бол дандаа мотолсон. Чи надад цэцэг өгсөн гоо. Яг энэ дээрээс би үзэгчтэй анхаарал татсан. Ер нь яг тийм ээ. Ингээд сүүлийн үеийн ялангуяа охтуудыг анзаараад тахт бүр хэцэрхий их нөгөө нэг сошиал давтцсан, драм давтцсан. Тэгээд яг тэр драм дээр гарч байгаа, сошиал дээр гарч байгаа зөвхөн тэр гоё байгаа дүр төрхөө харуулж байгаа тиймэрхүү хүмүүс, кино, жүжиг янз бүрийн нэгэд итгээд тэг тийм залууга хайгаад эрэгтэй хүн бол яг хөтэ тэгээд эрэгтэй эмэгтэй хүнтэй уулзахад бол анхандаа өстөө нэг эр хүний хитэн арга гэдэг үлээ тэрийг хийж байгаа л үерхэл хамт амьдрахаа бодно шүү дээ. Тэгээд яг тэр төсөөллүүд нэг нураад ирэнгууд ингээ айгүй их маргалдаан зөрчилтөн гарч ирдэг гэж байна. Аль болох одоо кино, драм янз бүрийн баг үзцгээрээ. Тэнгүүдээ нөгөө Facebook дээр ч бас амар хотоо постод байдаг штэ. Цэцэг өгдөггүй залуутай бити болзох юм энэ гэж үгээд. Тэгээд наачиг нөө сошиал болоо авчиж байгаа. Харин гэтээ яг цэцэг нь дургуй эмхтэй үнж гэж аах. За юу цэцэг яриа гэж. Мэргэдийн хувьд заяагийн сториг нь үзээд айгүй тийм зөв татал туршилтаа фитнесээр хичээлдэг ийм охин байна гэж хараад чи ер нь татгдсан юм байна штэ. Тэгэхээр ер нь чи бас тиймэрхүү эмхтэйг харж явдаг байсан гэсэн үг үү? Тийм найз охинтой болъё доо гэж бодож явдаг гэсэн. Тийм найз. Би чинь октоодтай ингээ гоё кофе уудаг ч юм уу. Тэгээ ингээ гоё ярилцлаа суух хоббитой байхгүй. Тэгээл нөгөө хүнийгээ таньдаг ч юм уу те. Заавал нөгөө нэг уулзнаа гэдэг чинь нэг монголчууд нэг заавал тэгэл муухай юм байхгүй шүү дээ. Гоё хамт алхаад кофе уудаг ч юм. Тэг зөндөө гоё октоодтай уулзч үзсэн. Тэгээ яг нэг таалагддаг байсан ба. Би ч амар олон жил ганцхан явсан. Тэгэж явж байгаа л яг нэг фитнес хийдэг, эрүүл хооллдог, ажил хийдэг ч юм уу те. Одоо энд байдаг охтууд чи их нь бараг
ажил хийдгээс хийд хүн их байгаад дэмблээ ш тэр нэг ингээ хараа. Үгүй шүү дээ би бихин л хийдэг. Тийм үү. За миний хувьд бол тэгж төгсөн заяа. Уулцсан октод дараалал өгж байгаа шүү дээ. Уулцсан октод юм биш үү? Тийм. Нөө ажил хийдгүү ч юм уу. Тэгээ уулзаад кофе ууж авах явцад ер нь тиймэрхүү октодтай аягүй их уулзчихсан. Тэгээд за энэ лав биш гэж явж байгаа бол яг л заяал юм байна гэж заяа дээр тусан гэсэн л тийм. Ер нь аягүй мэргэд ер нь мэргэн байсан шүү. Мэргэд хараа аягүй мэргийн сонголт хийсэн байна. Гэтэ энэ хүн тэр эмгтээгийнх нь тийм бодол шүү. Тэгээ эмгтэй талын бодол шүү. Мэргэд чи мэргэн бодол мэргийн сонголт хийсэн шүү гэх. Тэгээд нэг жил 6 сарын үерхэх явцад зөндөө олон асуудал үүсчлээсэн бах ер нь юун дээр их маргалдаж байна та хоёр? За миний бодлоор болохоор одоо ингээ манай найзлууч ер нь бол айлын том байхгүй дараа 2 дүүтэй. Тэгээ би чи айлын ганц. Тэгээ ер нь бол дандаа ингээ шийдвэрийг дандаа өөрөө гаргаад өөрөөрөө хийж эхэлжсэн явж ирсэн өдөө хүртэл амьдралаа. Тэгээ манай найзлууч болохоор ингээ дүүнэраа ингээ тэг гэдэг. Тэгээ яг тэр юм шиг ингээ намайг тэгчих гэдэг байхгүй. Чи энийгээ тэг тэргээд өгөхгүй тэр нь ингээ надад амар төвхтэй санагдаад тэрэн дээрээс ер нь бит хоёрын ингээ муудалцах шалтгаанууд үүсдэг. Чамд ер нь айгүйх тийм төвхтэйсэн шаардлага тавьдаг гэсэн. Тийм шаардлага гэхээс илүү одоо миний хийж байгаа сонголтын дээр өөрийнхөө бодлыг нэмэдэг байхгүй ингээд чи тэрийгээ тэгчгээ ингэчгээ гэдэг байхгүй яг нэг тийм жишээ болгоод нэг юм ярьдаг. За яг энийг ингэсэн. За жишээ болгоод гэвэл яа одоо дэндүү хосууд хэрүүлээд дэндүү үзний хэрүүлээд. За зүгээр ингээ наадахаа юм ярих юм бол за ингээл хувцас өмсөн штэ. Тэгэхгүй би яг нэг хувц өмснө гэж бодсон багш. Наадах чинь дэмий тэрэг өмсөн. Нэг тиймэрхүү юм байгаад байдаг байхгүй. За нэрш тийм юм уу гэж бодох юм гэдэг заримдаа амар ядарсан. Яа би өөрөө мэдчихэд хөөгээ нэг тиймэрхүү бас үйл бас байна. Тэгэхээр аливаа асуудлыг хоёр талыг хоёулангийн сонсч үзэх гэдэг үг гэдэг шүү дээ. За одоо тэгвэл мэрэгд яг мэрэгд үзгээс. Миний хувьд бол юу яа. Ер нь жоохон шаардлага их тавьдаг уу? Амар их тавьдаг. Тийм үү? Өөрөө бүр хүлэн зөвшөөрсөн яа. Би бас нөгөө өөртөө амар их тавьдаг байхгүй яг тэрийг. Би яг ингэх хэрэгтэй гэсэн бол яг л хийдэг. Тэнгүүл яг хажуудаага үнэ бас нэг тийм байх гад байдаг ч юм уу мэдхгүй байна. Дүүнэр хагас яг тийм байх гад. Яг тийм болох гад. Гэхдээ нөгөө яг тийм одоо шинтэй хажуудаага үнэ мэдээж сайн уулахыг л хүсэж шүү дээ. Тийм. Илүү гоё байгаасаа. Одоо ингээ гадагшаа гарахтаа одоо бусад хүнд гоё харагтаасаа ч гэдэг юм. Чи энд үед ингэж хэл. Сая одоо жишээ нь хүнтэй уулзахдаа заяа нэг ингээ нэг сул үг хэлчихэж шүү дээ. Тэрийг нь би одоо ингээд уулзсныхан дараа заяа твтэйхэн чи энэ үгээ битээ дахиж ашиглаа муухай сонсогдож байна гэдэг ч юм уу. Ийм маягаар хэлдэг байхгүй дандаа. Тэгвэл заяад энэ нэг жоохон хүн санагдаад чистэ миний ингээд барыг хоол идгээс бусдын зааж байна мааж гэдэг ч юм уу. Тийм маягтай. Өөрийгөө бодохдоо би ингээд хүнд ингээд амар тийм шүүмж сонсож ингэж тэгэж гэдэг юм сонсч өсөөгөл юм байлээ л дээ. Тийм болохоор хүнээс тиймэрхүү юм хүлээж авахтаа жоохон надаас бас нэг хичээл зүтгэл шаарддаг гэдэг. Тэрийг ингэж тайвнаар хүлээж авахад тийм байна. Тийм тэрийгээ бас мэднэ. Тэр бол миний жоохон сул тал байх гэдэг. Тэгэхээр хоёрын яг байр суурийг хоёр өнцгөөс хараад үзэхэд бол ойлгож байна л да. Заяагийн хувьд болохоор айлын ганц охин те ер нь бол нэг тийм шүүм янзан бүрийн шаардлага сонсч өсөөгүй. Мэрэгдийн хувьд болохоор доороо хоёр дүүтэй айлын том ер нь өөрийгөө бас ингээд яг аваад яваа сурцсан те. Бие даатсан над шиг. Тийм залуу анзаарэгдаад байхгүй. Тэгэхээр ер нь аль талынхын байр суурийг тийм ойлгож байна. За тэгвэл одоо гоё таалагддаг зан чанарыг сонсъё л да тий. Заяагийн хувьд мэрэгдийн маа найзлуугийн энэ бол бүр үнэхээр гайхалтай. Чамд нэг энэ хүн гоё татагддаг, байнга боддог зан чанар гэж ер нь байгаа шүү дээ. За манай найзлуу ер нь зөндөө олон тийм зан чанар байгаа. Тэгээд манай найзлууч амар зөөлөн ер нь бол тийм хүнд амар хатуу матуу хэлээд муухай тийм гомдох үг хэлдэггүй. Ер нь бол айгүй зөөлөн зан чанартай. Тэгээ бас өөрх нь хувь хүний тал дээр гэвэл айгүй тийм юмд тууштай. Буруу зүйлд донтох тийм зан чанар байдаггүй бас айгүй мундаг байдаг. Архитарс ч юм уу эсвэл бол биси тоглоом, мөрөгтэй тоглоом юу ч гэдэг тиймэрхүү юмд донтох зан чанар байдаггүй. Тэгээ гоё дандаа хоббиндаа үнэнч. Тэгээ өөрөө яг хийгээ төлөвлөсөн юмнуудаа яг таг хийдэг. Тэгээ ер нь тэр зан чанарууд нь амар мундаг. Эрэгтэй хүнд байх ёстой сайн зан чанарууд бол ер нь бүгд байж тийм бүгд. Тийм. Архиудгүй, тамхи. Тамхи болчихсон. Энэ шиг хасчих. Бас хүчээс төгөөс байхгүй шүү дээ. Ер нь цаашдаа тамхинаас гарна гинэ. Тэгэл авчи гэдэг. Тэгээд мэрэгдийн хувьд ер нь заяад яг ямар зан чанарны таалагддаг вэ? Нэг сайхан магтаач. Сайхан магт. Би ч гон дандаа магтдаг шүү. Тооштой. Яг заяа ингээд нөө идэхгүй гэсэн бол яг идэхгүй. Би ингээд хажууд нь бол янз янз юм идэж байгаа. Маа энийг нэг амсаа үзчихгүй идэхгүй.
гэдэг тэглэмтэй үед юу ч хийдэггүй. Тэнгүүлээ өглөө яг 5 цагт босоод алхах нь гүүн гэсэн бол яг л 5 цагтаа босоод алхаагүйгээ явчихна. Тэгэл ажилдаа явчихна. Амар тууштай юмд. Тууштай. Тэгээ халамжтай. Тий. Халамж нь яг юун дээр мэдрэгдэж байна? Юм болгон дээр өглөө босоход надад дандаа өглөөний цай бэлдэж байна. Өглөөний цай. Ваа, ямар гоё юм бэ яа. Тэгээд ажилд тэгээ ихтэй хүмүүсийг ингэх ёстой гэж хэлж байгаа юм шиг зүгээр гоё санагдаа. Вау гэлээ. Тэгээ ажилд явах нэг хоол бэлдэж өгнө бас. Ажиллаар идэх. Би нөө ажиллаа болоо идэх. Вау. Йоо. Гэхдээ ихтэй хүмүүсийг ингэ гэж байгаа юм шиг зүгээр аягүй гоё санагдчих. Нэр ингэж ямар гоё юм бэ те. Тий, яг хоол бэлдэж өгнө. Чи ч бүр эргэлчтэй юм биш тий. Өглөөний цай бэлдэж өгнө. Унтаад босонгууд л яг өглөөний цай бэлдчихнэ. Тэгээ хоол бэлдээд өгчихнэ. Тэгээ энэ юмнаас нээр халамжийг ав. Одоо би жишээлбэл яг өглөө ажилдаа явах чигт ингээд одоо манай найз хүн ч юм уу ихнэр ингээд босоод хоол бэлдээд тавьсан байвал надад амар одоо солонгосоор пудамсроо гэж ярьдэн шүү дээ. Амар тийм эвгүй яана гэд надад амар хэцүү баха. Яа гэд бүр ингээд та нэг бол амар нэг хүн саад болохгүй хичээдэг төрлийн юм биш үү? Ер нь бол. Үгүй тэр шиг саад хоёлоо ер нь сэтгэл зүйч болдвол сэтгэл зүйн талаар ер нь жоохон ярих юм уу? Тийм ээ. Чамд ер нь тиймэрхүү тэгэл чи босч ирэл идчихэл гараа шүү дээ. Үгүй тэрнээс нэг амар халамжийг авч байгаа шүү дээ. Надаа ингээд үнэхээр хайртай гэдгийг би одоо яг цай бэлдэж өгснөр нь ингээд ойлгож аваад тэнгуүлээ илүү их одоо энэ хүнд сэтгэл гаргана шүү дээ зөрүүлээд буцаагаад. Би яг ярианаас ингээд сонсоход би одоо сүүлд өөрийг аягүй ойлгоод байна л да. Нэг найз хүн чинь чамайг хайрлаад өглөө босоо те хоолтой унттай авчисаад чамд гоё сэтгэл гаргаа хоол бэлдээд өгч шүү дээ. Тэрийг ин чи болохоор аягүй гоё юм талархуу шүү дээ хүлээг авчиж байгаа байхгүй ямар гоё юм бэ намайг хайр. Тэр халамжийг ингээд чи мэдэрч байгаа байхгүй. Тэг би болохоор тэгж чаддгүй бэлээ. Тэг яагаад ийм болдог вэ гэхэлэр нөө бага наснда сэтгэл зүй байдаг. Өө зарим хүмүүс одоо чи надад болооч ямар ядаргаатай бэ би гэсэн. Гэтэ наа чи ийм зөндөө идэх байхгүй. Тэгээд ийм хүмүүс болохоор яг тиймэрхүү хайрыг хүлээж авч чаддгүй. Ингээд яахаа мэдхээ болчдөг. Би яах ёстой болоо, юу хийх ёстой болоо. Энэ хүн яагаад надад ингэж хандж байгаа юм болоо гэд. Тэрийг ингээд зүгээр ингээд гоё хүлээж авч чадахгүй тийм орчинд төсөө хүмүүс тэгдэг байхгүй. Айлсгүй тэр хүн тэгээд өгсөн бол би тэр хүн тэрнээс нь хэд дахин илүү юм хийж өгөх ёстой. Баярлаа. Стах баярлаа гэсээр гараад идэх юм уу те. Одоо нэг гарч явж байхдаа хүртэл бүр ингээд нэг одоо би ч яах ёстой юм болоо. Хариуд нь юу гэстэй те. Цэцэг бариад орох ёстой болоо. Бүр нэг юм хайр гэдгийг нэг юм өгөө аваад тайр гэдэг юм ойлголттой болсон болохоор аюу хэцүү байдаг хгүй. Та хоёр бол яг энийг ингээд гоё ойлголцож байгаа те. Гоё байна те. Гоё сонсогдож чинь ямар гоё юм бэ те. Ваа, хоол бэлдэж өгнө гэж чинь бас тэр хэрийн баргийн хүнээс гараад гэсэн юм шиг те. Тэр бараг хийх хүн. Маа найз мэдээд гайхаад идэж. Тийм үг. Харин тийм бүгдээр наа чи ваа гэж басна те. Иймэрхүү дал туршлаа ер нь хинээс сурсан бэ? Ер нь бол манай ээж чинь бас айгүй тийм халамжтай намайг амар тийм ер нь бол айгүй тийм зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Гол нь бас энд ирээд би чинь ганцаараа байгаад 5 6 жил ингээд хүний нутагт ингээд байсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд ганцаараа амьдарч явах хугацаанд ер нь бол ингээд иймэрхүү дадал туршлуудыг би яг ганцаараа байхдаа биедээ суулгах хэрэгтэй байна гэж бодчихсон байхгүй. Хэрэв би ингээд энэ цаг хугацаанд суулгачвал би цаашлаад ингээд найзлуутай болоод бүр цаашлаа ээж болсон ч нөгөө хүний туршил гэдэг чинь холдохгүй шүү дээ. Тийм болохоор энийг заавал суулгах хэрэгтэй байна гэж өөртөө айгүй бодчихсон. Аль болох тиймэрхүү одоо хүний нэг сайн эхнэр ээж болох одоо гэрийн сайн эзэгтэй ч юм уу те тиймэрхүү зүйлийг өөртөө ингэ суулгахыг ганцаараа байхдаа өөр дээр ажиллажсэн. Өглөө хэдээс босдог лээ? 5-аас. Би юус тэгж чадахгүй байна. Би одоо бүр 7-оос биш 7-оос биш бүр 8-аас босъё гэд 3 сэрүүлэг аваад унтаал. Сүүлд аягүй унтаад. Одоо би чинь тэгээ алдаа дутагдaltaй бас хүн байгаа шүү дээ. Тэгээд миний одоо тэрийг хараад анзаараад ингээ надад зөв шүүмжилжвэл би бол зүгээр хүлээгээд авчина. Нэрээ тийм шүү тэрэн дээр би ажиллах хэрэгтэй шүү. Тэгэхгүй тэг ингээ шууд үнэхээр бүр ингээ гомдоох үг хэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Шууд хараалын үгээр ч юм уу ямар нэгэн тийм доромж үг ашиглаж хэлдэг. Тиймэрхүү зүйлийг бол хэзээж бол хүлээж авч чадахгүй. Чадахгүй гэж шүү. Шууд хэлчихлээ чадахгүй. Одоо та чи Gen Z-д орж байгаа шүү дээ. Gen Z үеийнхэн гэж нэг айхтар үеийнхэн гарч ирчээд байгаа те. Чиний ажиллаж байгаагаар яг Монголд байгаа Gen Z үеийнхэн те танаа үеийнхэн 20 гараад явж байгаа залуучууд Солонгост байгаа Gen Z үеийнхэн монголчууд ер нь ялгаа байна уу? Ялгаа анзаарч байна уу? Ялгаа бол их байгаа. Гэхдээ миний хувьд бол энэ Солонгост байгаа залуучуудаа жоохон хэрэгдэн жоохон муу юм шиг санагдаад тийм. Ягаад гэвэл яг хичээлдээ сууж байгаа хүн байхгүй байгаа даа шүү дээ. Ихэнх нь харангуул яг нэг 7-1 удаа ч гэдэм үү тийм сургуулиар онгуудлаа яг ингээд ажиллаад одоо ингээд би чинь жоохон 18 таа хүүхдүүдтэй хамт ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүлэхээр
маргааш ажиллана. Тэгэл маргааштай тийм мөнгө олно, ийм мөнгө олно. Тэгэл тийм машин авч унна гэл 18 та хүүхдүүд чинь тэгээд гол тэр гэж чинь одоо толгоондоо юм хийх ёстой шүү дээ. Уул нь энэ насн дээр толгоондоо юм хийгээд гоё олон орны хүмүүстэй танилцаа найзлаа явах ёстой байдал чинь одоо энэ ESA-ж байгаа хүмүүс чинь ихэнх нь нэг 50 60 эдэн настай солонгос хүмүүстэй ажиллаж байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн сэтгэхүүн тэр жоох хүүхдэд суучаад байгаа байхгүй яг. Тэгвэл тэр надад амар харамсалтай санагдаад. Бараг Монголдоо сайхан юугаа ихтэй сургуулаа төгсөөд тэнгүүлээ тэнцэнэ гоё үе хүүхдүүдтэйгээ хамт сургуулаа суугаад төгсөөд нэг жоохон дархлаатай болоод тэгээд наашаа ирээд магистраа хамгаалвал илүү их боломжтой юм болов уу гэж бодоод байгаа. Цаг ч гэсэн нэлээд хэмжээ байгаа. Цаг юм тий. Тэнгүүл одоо энд чинь ингээл гоё IT-гаар сурж байгаа гэж байгаа нэг 17 төгт. Тэнгүүл яга мэрэгчлэрээ ажиллахгүй. ESA-л хийнэ гэж байгаа. Яа, тэгээд нөгөө хүүхдүүд чинь тэгээд хамт би нөө машин бүрддэг аахгүй ESA-ны. Тэгээд хажуудаас солгочаа нөгөөдх чинь хөө цаг ингээл чихлээ болоо. Ингээд ингээл амхандаас нэг ч гэсэн хүнд тэгээс нөө гоё сэтгэл бодол санааг нь өөрчилчихвэл болоо гэж боддог аахгүй. Олон хүнд биш ч гэсэн. За одоо тэгвэл заяагийн утсаа ер нь Монголд байгаа Gen Z танаа үеийнхэн Солонгост байгаа Gen Z танаа үеийнхэн хоёрын хооронд ямар ялгаа байна? Өөр дээр жишээ аваад ярих юм бол манай яг одоо нэг адилхан төгсөөд явсан найзууд бол яг гоё ингээд мэрэгчлэрээ төгсөөд бүгдээрээ ажлын байранд гарцсан яг ингээд гоё явж байгаа. Тийм Монголдо төгсөөд тэгээд ингээд гоё аль хэдийн ажлын карьераа эхлүүлсэн байхгүй. Тэгээд яг энд байгаа манай үеийнхэн болохоор арай нэг жоохон хоцроод байгаа юм шиг надад бас санагдав. Уул ингээд бид нар чинь илүү байх хэвээр ингээд ёстой жоох ингээд гадаад байгаа гэдгээр илүү байх ёстой шүү дээ. Тэгээд гол нь ингээд нөгөө миний хувьд яг нэг бодогдтой юм гэх юм бол ингээ 10 жилээ төгсөөд шууд наашаа ирдэг нь бурууч гэх юм уу одоо нэг арай илүү өөрийгөө илүү хэцүү байдалд оруулж байгаа юм шиг санагддаг байхгүй. Жишээ нь одоо тэгээд бид нар чинь за үнэхээр ингээ арга гэрээснээ мөнгө авчдаг бол хамаагүй одоо сургалтын төлбөрийн төлөө төгчдөг ч юм уу. Тийм биш өөртөө ингээ төлж байгаа болохоор төлбөрөөс төлбөрийн хооронд яваад үнэхээр хичээлээ ингээ хийгсэн ч ажиллаа бас хийж иж нөгөө төлбөр бодогдоод ингээд байдаг яг би ч гэсэн өөрөө яг тэр хугацааг туулсан болохоор айгүй мэдээд байгаа байхгүй. Тэгээ би ингээд Монголд байгаа наашаад эрийг 10 жилдээ ингээд бодож байгаа хүүхдүүдийн хувьд за үнэхээр гэрээс чинь ингээд 4 жилийн чи сургалтын төлбөрийг хийж өгөхгүй юм бол нэг ирээд хэрэггүй гэж би хэлмээр байдаг. Нэг бол тэтгэлэг авах. Тэг нэг бол тэтгэлэг. Тэрнээс шал яг өөрөө очиод ажиллаа сургалтын төлбөрийг хийгээд ингээд хичээлийг ин гэвэл өөр чинь хэцүү тэгээд яг сурсан юмч байхгүй ингээд хайрын цаг хугацаа бас ингээд тэр чинь бас амар төлбөр төлж байгаа шүү дээ. Тийм болохоор тэгж бас хэлмээр санагдаад идэв. За нөгөө талаас нь хараад үзэх юм бол одоо ажил сургуулийн хажуугаар бас нэг амьдрах хичээлд давхар сураа явдаг юм санагдах байхгүй. Одоо өөрөө мөнгө олоод өөрөө ажлын ачаалтаа авах чадвар, тэгээ ганцаараа байж сурах, сэтгэл зүгээ яаж удирдах, олон хүмүүс донд танихгүй хүмүүстэй яаж харьцах, тиймэрхүү одоо харилцаанд бас давхар суралцаад бол явдаг гэж бодогддог надад. Тэгээ энд байдаг хүүхдүүд бас айгүй мундаг шүү дээ. Яг нэг талаараа одоо мэрэгдэн хэлж байгаа шиг ч гэсэндээ бас тэд нар чинь ингээд амар олон юм тархиндаа бодож явж байгаа байхгүй. Одоо Монголд очиод яаж амьдрах уу? Энд их амьдрал яг баг ингээд зэрэг хоёр амьдралаар амьдраад ч юм шиг тий. Тэгээ ер нь манай үеийнхэн энд байдаг хүүхдүүд бол бүгдээрээ надад амар мундаг бахармаар санагддаг. Тэр их хичээлийнхаа хажуугаар ингээд ажиллаа игээ хажуугаар нь хоббигоо бас хөгжүүлээ явж байгаа зөндөө мундаг хүүхдүүд байгаа. Тэгээ Солонгост амьдрий гэж боддгоо айсгүй бол сургууль солио төгсөөд сурах юмаа сурч аваад Монголдо очиж амьдрий гэж боддгоо. Монголдо очиж амьдрий гэж боддог. Сая тэр хөргөчн дээр нь тайрын бүр ингээд гоё зорилгууд те. Мэргэдэг бүр 2030 он хүртэл байсан уу? Вау, unbelievable. Би ч өнөө маргаашгаа төлөө гаргаж чадахгүй. Та маргааш юу их хэлээ гэж бодоо сууж идэг юм шиг байна. 2030 оны төлөвлөгөө гэсэн чинь би одоо тайрын үед ч одоо юу хийдэг гэсэн бүүн. Шоуд болж байна. Би өөрөө бас дасгал хөдөлгөөр нь хийх дуртай хүн. Дасгал хөдөлгөөн хүний амьдралд ямар чухал вэ гэдгийг мэддэг байхгүй юу? Ер нь яг хэцүү байгаа үед, яг стресссэн үед нэг тийм сэтгэл тавгүй байгаа үед дасгал хийгээд усанд орчоод гараад ирэхээр ямар мэдрэмж өгдөг хийж үзсэн хүмүүс л мэднэ те. Таяр бас яг дасгал хөдөлгөөн хийдэг хоёлоо. Тэгээд ийм бүр хосууд те. Дасгал хийх үү байх уу гэд бодож байгаа хүмүүсийг нэг ер нь дасгал хөдөлгөөн хийх зөв юм байна гэтэл нэг яг өөртөө мэдэрдэг тэр гоё мэдрэмжээ хуваалцаач. За миний хувьд гэх юм бол за би хамгийн анх дасгал хөдөлгөөнийг үнэхээр нөгөө за би өстэй эрүүл бай ингээд хийе гэж бол эхлэв. Мэдээж нөгөө нэг эмэгтэйчүүдийн асуудал за турыг гэж бодож фитнесийн анхаалгыг татчихлаа. Заавал ингээд зааланд очиод дасгал хийхдээ гол нь биш. Хүн гараад нэг 30 минут сайхан агаарч талхах тэр чинь хүртэл ингээд дасгал баггүй. Тэгээ хүмүүс ингээд нөгөө нэг эхлэхгээл
амар нөгөө нэг том зорилго өөртөө тавьчихдаг. Очоод нэг 2-3 цаг ингээд амар хөлсөө гаргаал тасгаал хийн ингээд нэг тэрэндээ ингээд нан бодонготой ядарчдаг юм шиг надад санагддаг байхгүй. Бодоод тэрэндээ ядарчдаг. Тэрнээс биш ингээд багаар ингээд одоо тууштай байдал гэдэг чинь дандаа ингээд 2-3 цаг тасгаал хийгээд дандаа ингээд зөв хоолой явах биш. Ингээд багаар ингээд яваад ах надад л тууштай байдал. Хизээч гэтээ тэрийг ингээд орхихгүй, орхитуулахгүй. Тэгхийн л тууштай байдал надад санагддаг. Тийм болохоор одоо ингээд энийг үзэж байгаа хүн байх юм бол өөрийн гэсэн нөгөө нэг дуртай тийм тасгал хөдөлгөөний олоосаа гэж хэлмээр байна. Дугуй унах ч юм уу, зүгээр ууланд алхах, гадаа зүгээр ингээд шулуун зам дээр алхах тэр чинь хүртэл ингээд хөдөлгөөн болохоор та бүхэн өөрсдийнхөө дуртай. Тэгээ аль болох эрттэй олчвол зүгээр нөгөө насныхаа хувьд. За яг хэлсэн чинь гэхдээ би яг ойлголоо. Өмнө нь ер нь яагаад би нэг зүудэлжсэн юм шиг байна. Өнөөдөр яг энэ яг ингээд хайртаа суугаад яг юм хүшиг хараад мэддэж шүү. Юу гэдэг тэжаб юу гэдэг тийм. Сая яг тэглээ ямар сони. За болох стелли болдгоор болчихгүй гэж. Юу асуух чам. Тэгээ. За яг харин хэлсэн чи яг ойлгох нь фитнесээр хичээл дасгал хөдөлгөөн хийхээр л заавал нэг фитнес бүтгүүлэл те төмөр өргөхөн гэж ойлгоод байна шүү. Нэрээ яга солонгос зүгээр гудамжаар хараад гой гойд ингээд те хангаам ингээд гой гой алхахдаг гүйдэг талбай зөндөө байгаа шүү. Алхаж болж гин, дугуй унж болж гин. Тэр талаас нь ерөөсө бодож үзэж байгаагүй байна. Тэгэхээр зүгээр дасгал хөдөлгөөн хиймээр байгаа хүмүүс зүгээр л нэг хэцүү юм бодгоо зүгээр гараад алхахаас эхэлж болох юм байна гэдэг нэг аюугай санаад ирлээ. За мэрэгдийн үзэгчтэй нэг гоё мотивац. Жишээ нь одоо солонгос хүмүүс чинь залуу харагддаг шүү дээ. Яг үнэ. Тэр нь бол надад хөдөлгөөн гэж санагддаг байхгүй. Одоо жишээ нь 70-80 та хүн ч гэсэн бүр миний хүүхаа гэж арай гэж юм гарч байгаа уулан дээр зүгээр юу ч лөөг юм шиг алхаарсан байдаг шүү дээ. Тэнгүүл тэр чинь ингээд цаанаасаа ингээд хамаг дотоод эрэхтэн нэрүүлэн тэрийгээ дагаад ингээд гоё ярс юу юм чи тэр хамаг юм нэрүүлээ. Тэгээ амар чирэг. Тэнгүүл солонгос хүмүүс чинь бас юмд нөө тууштай байдаг шүү дээ. Нэг хийн гэсэн юм аа яг дуусгаж иж санаа намар. Тэр нь бас ингээд хөдөлгөөнтэй хамаатай байгаа байхгүй. Тэрийгээ дагаад яг тэр уулан дээр заавал алхаж гаднаа гэсэн бол яг л алхаж байгаа байхгүй. Оройг нь харчаал боож байгаа тийм. Тууштай зам бас бий болгож өгч байгаа. Дасгал хөдөлгөөн. Одоо гэхдээ яг энэ цаг үед ямар нэгэн спортоор хичээлдэггүй байвал тэр чинь жоохон тэнэг байхгүй юу гэж. Тийм болохоор ямар нэгэн спортоор заавал хичээлж байгаарай л гэж хэлмээр. Тэгээ эрэгтэй хүн ялангуяа гоё өөрийн гэсэн хоббитой байх чинь муу зүйл татагдахгүй байх юм бас нэг гол юм бол юм шиг санагддаг шүү. Гэтэ яг бит хоёр ингээ огт шоуддаг бол биш шүү. Жилдээ нэг 2-3 гарнаа. Тэгээ нэг энтэн тарчаад хөөе та хоёр шоуд гэсэн. Яа тодлоо бичлэг дээр ингээ та хоёроос гарна шүү. Хай гардыг биш үү. Хоёр ингээ хамт фитнес хичээлдэг, дасгал хөдөлгөөн хийдэг чинь хосошийн харилцаанд юу хэрхэн нөлөөлж байна? Одоо ингээ өдрийн нэг тал цаг чинь бит хоёр тустай ажиллаж байгаа шүү. Тэнгүүд фитнес дээр ингээ хамт цагийг өнгөрөөж байгаа. Хамт дасгалаа хийгээд тэгээд гадуур ер нь бит хоёр болцоос лөө бас фитнес дээр л бараг хоёулаа хамт ээжтэй юм дөө. Гівгүнд айгу сонио асуулт шүү. Ер нь заяагийн үед шүү дээ. За. Ямар хэрэгтэй хүн дурггүй? Яг өөрийгөө олоогүй хэрэгтэй хүн дурггүй. Яг юу хийх гэж байгаагаа мэдэхгүй гэх юм уу? Би өдөр хоногоо ингээ харах цаасан. Тэгэл ингээл маргаашхан ажил байхад л болдог. Одоо нөгөө маргаашхан ажил олох нь л одоо нөгөө өөрхөн зорилго ч юм уу тийм биш. Яг ингээд ажил хийхгүй бол за би энийгээ ингээд хий чинь энэ юмаа хичээлээ чинь гэдэг юм одоо ингээ юмнууд ингээ тодорхой байдаг бол. Тэгээд зан харилцааны хувьд байвал бүх юм нь ингээ тодорхой байвал надад гоё байхгүй юу. Тэрнээс яах гэдэг нь мэддэхгүй энийг гарч ирэл болиол гэдэг тийм хэрэгтэй хүн бол таалагдахгүй. Мэргэдийн үед энэ ямар эмхтэй хүн дурггүй? Худалч. Худлаа ирдэг. Тэгээд бас заван. Бохир амьдр тийм муухай эмхтэй хүмүүс ч ингэ заван ч гэсэн. Солонгос эмхтэй амар бохир амьдр. Амар заваа яг нүүлгэж мүүлгэн ёо. Бүр гайхдаг шүү дээ. Энэ хүн яг байсан юм уу гэмээр. Одоо байж гараж. Бүгдийг хэлж байгаа юм биш үү? Ер нь масаараа анзаараад би бас нэг айлг нүдэд ажиллаж чинь баг 8 гаруй жил. Ерөнхийд нь ингээд эрэгтэй ганцаар амьдардаг хүн, эмэгтэй ганцаар амьдардаг солонгос айлд очиход бол масаараад эмэгтэйчүүд нэг айгу бохир амьдардаг. Тийм. Юу гэсэн бэ? Заваа, худалч заваа. Тэгээ хоол хийж чаддаг. Хоол хийж чаддаг. За. Энэ гурав. Зүг. Тэгэхээр энэ гурав бол хоёулаа надаас ийм асуулт асуухгүй. Хэлэхгүй. Тэгэхээр энэ чиний яг энэ гурван дургуй зан чанар чинь бол гурлаа заяад байдгүй юм шүү дээ. Тэгэл одоо угаасаа 1 жил 6 сар нэг гэрт хамт амьдарч байгаа байлгүй дээ ч одоо тийм. Тэгээд миний хувьд дургуй эмхтэй гэх юм болоо вирус бодож байгаа юм байна. За. Одоо сүүлдээ миний энэ танаа зашлыг гэдэг нэвтрүүлэг бүр подкаст болох гэдэг байна шүү дээ.
зөндөө удаан ярилцлаа. Тэгээ зөв залуучууд гэсэн мэдрэмж, энергийг авч байна. Би юу айгуу энерги мэдэрдэг болоод байгаа байхгүй. Тэгээ айгуу гоё мэдрэмж авч байна. Тэгээ амьдралын чинь зорилгыг асуугаад тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөе төхөө. Хинээс эхлэх үү? За заяа. Мэрэгдээс гэмээр гэлээ. За миний хувьд гэвэл мэдээж гоё ингээд гэр бүлээ бүтээгээд үр хөвгттэй болоод би ер нь бол 2-3 хүүхэдтэй л гэж боддог байхгүй. Тэгээ гоё тийм айлын гоё сайн ихнэр ээж байгаа. Тэгээд гэр бүлийнхаа хувьд бол тийм. За тэгээд нийгэмд карьерийнхаа хувьд гэх юм бол би яг гоё ингээд өөрөө туртай мэргэжлэрээ ажиллаад хүмүүст ингээд гоё би ингээд одоо нөгөө жингээ асныхаа дараа ингээд амар гоё өөртөө ихтэй тийм мэдрэмж авч байсан байхгүй. Тийм болохоор яг энэ мэдрэмжийг бас олон эмэгтэй хүмүүст төрүүлэхийг бас аяга хүсдэг. Тийм болохоор энэ тал дээр өөрөөсөө илүү сураад мэрэгшээд явах болохоор дараа нь Монголд очиод яг өөртөөгөө тийм одоо нөгөө өмнө байсан өөртөөгөө адилхан тийм мэдрэмжтэй байгаа охтууд бас ээжүүд чинь бас нөгөө нэг жин нэмээд сэтгэл санаа гаруун дээр шүү дээ. Тиймэрхүү үед нь гоё ингээд туслаад өөрөө мэддэг чаддаг бүхнээ тэргээ түгээгээд явна гэсэн тийм зорилготой байдаг. Ямар гоё юм бэ. За мэрэгдийн За мэдээж нэг амьдралын зорилгын сонсоо. Нэгт бол мэдээж аав ээж дүүнэрийнхаа нэг ачлалт хүнд байх хэвээр гэж дандаа боддог. Хамгийн их боддог зүйл. Дараа нь гэвэл мэдээж найз охин мэдээж хүүхэдтэй болно. Сайн аав, сайн хань болно гэж боддог. Дараа нь нийгмийн хувьд гэх юм бол мэдээж хувийн гэсэн компани байгуулад Монголда олон гоё барилгуудыг барина гэж боддог. Ямар гоё хүсэл мөрөөдөл. Ингээд таарийн хүсэл мөрөөдлөөс сонссон зүгээр яг заяагийн хувьд ингээд яг эмгтэй хүн байх хэвээр тийм зан чанар тий хүсэл мөрөөдөл мэрэгдийн хувьд ч гэсэн яг тэр нэг юм иршүүд яг эрэгтэй хүнд байх хэвээр тийм зан чанар аягүй их анзаарэгдэж байна л да. Тэг би юу н авраа үздэг болт юм уу. За тэгээ би одоо YouTube сувгандаа итгэвтэй хатна. Тэгээ та бүхэн минь гоё ингээд subscribe хийгээд надаас ямар гоё бичлэг үзмээр байгаа бас сэтгэлдээ үлдээгээд бас миний би одоо нөгөө одоохондоо Instagram хаяг дээр төлхөө бичлэг reels оруулдаг болохоор Instagram хаяг ч гэсэн даасан ч болно. Тэгээд авчвал бүр гоё. Тэгээд за энэ зочныг ашиглаад гэдэг шиг гэр бүлийнхэндээ бүгдэнд нь хайртай шүү, ээжтэй хайртай шүү. Тэгээд та бүхэн минь сайн сууж гараа удахгүй охин нь эндээс сурах зүйлээ сураад та бүхэн дээр очиод хамтдаа гоё амьдрах болно гэж хэлмээр байна. Би асуулч. Манай дүү аав ээж үзэж байгаа. За тэгээ офсод байгаа аав ээж дүү нартай хайртай шүү. Мөн намайг дандаа дэмждэг. Ах ихч, үеэл ах ихч нартай бас хайртай шүү. Ачиг нь заавал хариулнаа. Тийм. Манай мэрэгдээ ээж ч айгүй хөөрхөн штэ. Ер нь манай хоёр ээж айгүй хөөрхөн. Бит хоёрыг ингээд нөгөө зураг бичлэг оруулангууд дандаа хамгийн түрүүнд комент чийд амар гоё дэмждэг. Тэгээд мэрэгдээ ээж бас хайртай шүү. Тай бүр ингээд ээж аав нартай уулзсан юм уу те? Уулзаагаад ярьж л. Би уулзсан. Мэрэгд уулзсан ш манай ээжтэй. Амьдралтай айгүй гоё элен далангуу танилцлаа. Тэгээ элен далангуу ярилцсан бас маш их баярлаа. Тэгээ таарийн ирээдүйн цаашдын бүх зүйлд нь амжилтсан. Хичээл, судлах, фитнес юу гэдэг те. Тэгээ гоё аз жаргалтай, гоё үерхээ, гэрлээ, төрмөө агээд гоё зөндөө олон үр хүүхдтэй болохын ерөөлийг дэвшүүлье. Баярлалаа. Тэгээ таар бол айгүй гоё зохицох хосууд харагдаж байна. Ерөөл Батар шиг. Ерөөл Батар шиг. Тэгвэл дуусах. За тэгээ залбаахтаа бас манайхаар ингээд зочилж ирээд бит хоёртай ингээд хамт бичлэгээсэнд маш их баярлалаа. Цаашдынх нь ажил амьдралд нь бүр хамгийн сайхан бүхнийг хүсье. Залбаах амар нээлттэй. Амар гоё ярилтай байна тий. Ингээд бас гоё нэртэй. Тай яриулахад амар гоё тийм хүн байлаа тий. Тэгээ бичлэж байгаа дуусахгүй жоохон байгаа. Тэгээ гоё зүйл яваад гэсэн шүү. Тэгээ би ч хамгийн анх Солонгост иржэл залбаахын бичлэгийг үзчихсэн. Тэгээ өдийг хүртэл ерэн залбаа ТV надтай хамт байсан. Тэгээ бүх бичлэгийг алгасахгүй үзчихсэн гэж худлаа хэлгүйч. Худлаа ер нь их бичлэгийг үзчихсэн. Би нөгөө мукбанг тэнгүүтээ болсон хэвлэл нэг сонсдог байхгүй. Яг тэр хэсгүүдэн л үздэг байсан. Бас энэ бол бүгдийг гоё үзээд бүх зүйлээ ингээ хамт яасан. Тэгээ манай залбаад явах чи амар гоё. Залбаадыг нэг овог нэр шиг. Залбаа чинь гоё амар хөвгөлтэй тэгээ нэг тийм гоё авраатай би бас авраа үздэг. Амар гоё нэрхтэй. Тэгээ гоё нэрхтэй. Тэгээл орж ирээл амар гоё. Манай гэрийн жаврыг өргөж өглөө. Тэгээ баярлаа. Таар ч гэсэн баярлалаа гоё гэртээ ураад тий. Гоё. Манай найз нь. Найз гарчлах юм уу? Болно шүү дээ. Болно шүү. Манай найз бас хамт фитнес хийдэг. Тэгээ бид хоёр хамт сая Монгол тэмцээнд орчод ирсэн. Оо та гурав гараад ирсэн. Оо ямар гоё нэг гэр бүлийн зураг шиг. Ямар ч найз нь орчиж сая бид гурав ярилцахыг сонсоод хүлээгээ суужсан. Тэгээд манай гурав одоо бичлэгээ дуусгашаад гарч фитнестэй явж хамт бэлтгэл хийх юм байна. Өөрийгөө танилцуулчих уу? За
сайн байцгаана уу? За залбат хийх явуулж үзлээ. Амдарнаар сайн Өгцөн багт. Өгцөн багт нарж байгаа амьдаа л Бага бодит байдал дээр бол нэлээд цайвар арьстай юм шүү дээ. тийм байна. За сонсон байна. нилээд царайлаг гихч юм бол гэсэн чинь. Бодит дээр илүү бас гой харагдаж байна. Тийм үү? За энэ хэсгийн манай эдитер хамгийн их хэсэгт нь ордог байна. Хамгийн ихэнд нь тавиад өгөр. Гэтэ нэр залбах амар царайлаг юм шиг манайхаа. Одоо энэ гошгоруулалтын хэсэг гоочтой шүү. Аавхан гошгорчдөг. Сайн байцгаана уу? Би болохоор одоо Солонгос доктороор ажиллаж байгаа. Тэгээд одоо болохоор би дипломын жил болохоор ерөнхийдөө фитнес чиглэл рүү төлөхөө анхаарад. Тэгээ одоо самбуун дээр хүмүүсээ аваад тэгээд явж байгаа. Сая тэгээд дээрэс нь бас Солонгос нэг Солонгосоос ирж байгаа болон энд амьдарч байгаа хүмүүс чинь яг аялал сайн явж чаддгүй шүү дээ. Эсвэл хэлгүй хүмүүс их байдаг ч юм уу. Тэгээ тэр хүмүүстэй зориулаад бас нэг аяллаа компани хоёр найзтайгаа хамт бас K-Tour гэдэг бас хийдэг байгаа. Тэгээд чөлөө цагаараа болохоор бас хүмүүст коучинг тэгээд дипломын жил болохоор одоо өөр дээрээ бас анхаарад тэгээд тэмцээнд ороо явж байгаа. Ямар мундаг юм бэ. За байж байгаа. Энэ штэ энэ тактик юм шүү. Танаа зочлын хийнгуудаа найз нь орж ир сууж байгаа тий хажууд нь орсон сунгуудаа компаниас урдчихлаа. Ийм төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Үгүй шүү. Нөгөө хамт яг Монгол тэмцээнд ороод ирсэн. Тэгээд одоо яг фитнес рүүгээ төлхөө анхаарад контент хийгээд бас ажигаа хамт хөгжүүлээ явж байгаа байхгүй. Нэр хэмлээ уучлаа би хүний нэр би юу монголоор болохоор Чүки. Окей. Зүгээр дуудаг нэр болохоор Чүки. Тэгээд миний жинхэнэ нэр болохоор Лавгжав байхгүй. Лавгжав. Хүмүүс Лавгжав гэж зүгээр үстэй. Чүкиар л мэдэн дөө. Чүки тэр чинь айгу сони юм шүү. Монголчууд гайхах шүү дээ юм. Чүки л гэдэг юм дөө. Жава. Юу гэдэг юм аа. За тэгвэл юу өөрийнхөө юу сурталчлах юм бол сурталчласныг сурталчих. Доор нь утасны дугаар бүх юм юм. Тэг. Нэр зүгээр. Яа би өөр ажил. Зүгээр санаа зовхгүй. Тий. Юу сурталчлаа. Нэр зүгээр. Би одоо хамаагүй орчих. Хамаагүй зүгээр төгсөлсөн орох чи. Ийм их хэсэг хүртэл хүмүүс баг гараа ирсэн байхгүй. Тийм хоёр найз чи ингээ оролцоо явуулж байгаа боломжийг ихлэ хэлчихгүй тий. За. Би одоо болохоор яг Солонгостоос аяллаа компаниас хийдэг байгаа. Солонгостойгоо монголчуудаа зориулаад K-Tour гэ байгаа шүү. Тэгээ баярлалаа. Зүгээр. Энэ K-Tour чинь Солонгост байгаа монголчуудад үйлчлдэг юм тий. Хөтөлбөр гаргаад явчихдаг. Тэгээ хөтөлбөр гаргаад тэгээ Монголоос ирж байгаа хүмүүстэй бас ерөнхийдөө бас хөтөлбөр гаргаад хийдэг хүмүүнтэйгээс нь шалтгаалаад хийдэг байхгүй. Тэгээд Монголоос ирж байгаа хүмүүс бас угтаж авах үйлчлэж бас хийдэг. Одоо тэгвэл та нар энэ Солонгос улсад энэ нэггээр монголчуудыг аялуулдаг гэдэг маршрут алидын гаргасан байгаа юм шүү дээ. Тэг би тэрнгүүр чи явж болно шүү дээ. Болно шүү дээ. Тэг энийг л өгөх юм бол. Манайхаар яваач. Энийг л өгөх юм бол. Энийг л шүү дээ. Тэг. Хоёул дараа ярих. За. Гэс энэ нэвтрүүлгээ дуусчихгүй. Тэг дараа энийг өгчих юм бол. Данса. За тэг явсан өнөөдөр хоёр дүүгийнхаа гэрээр нэрээд өнөөдөр үнэхээр гоё ярилцлагыг өрнүүллээ. Тэгээд үзэгчд маань ч гэсэн таалагдсан гэдэг итгэлтэй байна. Өнөөдрийн маань танаа зочлын нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-д дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye. Анким. Ингэдэг болсон юм аа. Энэ үздэггүй нэгэ мэдэгддэг байхгүй. Нэвтрүүлэг дуусла үздэггүй мэдэгдэж байгаа байхгүй. Ял ингэдэг байхгүй. Үздэг хатаа үздэг гэдсэн хаа мөн. Одоо зүрх гараад уулцсан байна. За байж байгаа. За тэгвэл бүгдээрээ Золбоо ТV-д дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.